Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувгийн хамт олонны зүгээс эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг эхлүүлэхээр Join Me-ийн миний захирал цомрлог болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. За өдрийн мэнд цаамаа. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийг маань тэгш хэрэглээ, тэгш боломж урайтай Kiviko компани болон боломжийг бүтээн хандлагыг түгээн урайтай мөнгөлдөө систем компани Tomo Tower гэдэг энэ шинэ барилга одоо манай нэвтрүүлгийг ивэнтдэгч. За дэлхийд дахинд элэг нэгтнүүд ингээ хагцсан салж, ус үндэстэн хуваагдсан, хоорондоо алдан байлцсан юм гонигтэй дүг маш олон байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт хэдүүлээ Судан гэдэг улсын хуваагдлыг ярьцгаая. Манай одоо инхийг сөхөөлөх Монголын зэрэг арим очижсэн шүү дээ, тэ. За энэ үйл явдал яг ямар холбоотой байсан, ямар байдлаар өөрөнсөн мөн өөр олон талцал хуваагдлаас юугаараа бас ялгаатай болохыг нь судалж үзье. За дэлхий дээр одоо Судан гэдэг нэртэй хоёр улс байгаа. Нэг нь Өмнөд Судан, нөгөөх нь болохоор зүгээр л Судан гэдэг нэртэй. За тэгэхээр нэвтрүүлгийн хүрээнд нөгөө ойлгомжтой байх үднэс нөгөө зүгээр яг Судан гэдэг нэртэйг нь хэдүүлээ Хойд Судан гэж ярьчих. За дураараа юм болж байна л да. За гэхдээ ялахын тулд За Өмнөд Судан болохоор 2011 онд тусгаар тогтносон 15 жилийн өмнө одоо дэлхийд хамгийн залуу улс гэж тооцогдож байгаа. Өмнөд Судан болохоор Христос шашинтай. Гэхдээ Африк соёлтой. Харин Хойд Судан болохоор нь Исламын шашинтай Араб соёлтой. Оо, ямар сони. Тэнгэр газар шиг одоо ингэ зөрүүтэй гэсэн үг. Энэ хоёр шашин чир нь бие биенийг үзэхгүй шүү дээ, тэ. За тэгэхээр энэ мэдээж хагарлын нэг том шалтгаан байсан ба. Христосын шашны ерн анх тархалтыг сонирхолгоод их сони байдаг шүү дээ. Энэ шашин анх 4-р зуунд Ромын эзэнт гүрний нөгөө агуу Константин хааны ивэлэр Европт тулах зэгтэй болсон те. Тэгээд тэндээсээ түгэн тархсан гэж ихэнх хүн боддог. Гэтэл энэ шашин яг үндэ анхандаа Африкт илүү тархсан ба. Иесусыг нас барснаас бүр ердөө хэдхэн 10 жилийн дотор Египтэд анх тархаад хэрэгсэн шашин. Тэгээд түүнээсээ хойш 200 жилийн хугацаанд энэ Нийл мөрний их Африкийн гүн рүү ингэж тархсан ба. Христосын шашин Европ тэсэж үлдэхийн төлөө бүр тэмцэж байсан ихний мөчийг бодох юм бол энэ хэдэн зуун жилд Хойд Африкт энэ бүр Христос шашны одоо төв нь Хойд Африк болж исэн. Тийм үү? Ямар сонирхолтой. Ер нь их гоё христийн эртний тэр сүм одоо нэг гоё байгууламжууд байдаг шүү дээ. Манай археологийн нууцаар Мартхан багш иржсэн. За энэ шашны гол номлол, философи, ёс суртахуун, амьдралын хэм маягийг болгоныг бүгдийг ингээд нэг мөр болгож бичсэн хүн бол Хиппогийн Августин гэдэг хүн. Энэ хүн бол Африкгүй. Тэгэхээр одоо хэдэн тэр өмсгсний амьдрах хүн суурьхан тэгэхээр Африк хүнээс гаралтай гэж бодохоор их сонирхолтой. Хинч тэгж төсөөлөхгүй юм байна. Тий. Гэхдээ энэ Христосын тархалт одоогийн Өмнөд Суданы тэр Христос уламжлалтай хамаагүй. Учир нь 5-аас 7-р зуунд өрнсөн нөгөө Исламын байлдан давал дэлхийд даяар өрнсөн те. Энэ Исламын байлдан давал Африк дахь Христос соёлыг ер нь бүрэн арчиж устгасан. Энэ утгаараа яг л одоо Бурхны шашин одоо зан базрыг төрхөөс бүр 1500 жилийн өмнө хүннүү гүрний үед бас л ингээд хөгжил байсан те адилхан байгааз. Тэгсэн мөртлөө бид зан базарт нэг оруулаад ирсэн юм шиг бодоод байдсан шүү дээ. Тийм боддээсэн гэхээр. Тий. За одоогийн энэ Өмнөд Суданы Христос уламжлалт хэр хизээс яг уламжлалтай хэрэг колоны үеэс 1884 онд Берлиний баг хурлаар Европын 14 улс Африк твийг хувааж авах гэрээ байгуулсан. Дураараа шүү дээ. Тэгээ манайхаа одоо энэ Африк тв яагаад ийм амир твт гişгэн хилтэй юм бол гэж гайхдаг бол тий. Шугамдсан. Энэ чинь 84 оны энэ Африкийн булаацалтан гэж нэрлэдэг энэ юунаас гэрээгээр ийм болсон. За тэгэхээр колони байгуул хамгийн чухал бааз суурь бол мэдээж шашин. Тиймээс 19-р зууны сүүлээс эхлээд Африк төв болон баруун Африк төв ер нь өөрөө баруун болон өмнөд талаас юм Христосын шашинд эрчимтэй орж эхэлсэн ба. Харин энэ тархалт нь одоогийн Өмнөд Суданыг хамраад түүнээс хойшоо явж чадаагүй. Учир нь тэндээс хойшоо бол Исламын шашин, Араб соёл бол хитрхи гүнзгий суудсан 1000 жил. Ингээд өмнөд ба Хойд Суданы хооронд тийм нэг үл үзэгдэх шашны хил анх үүсчихэж байгаа. За төрт улсын хувьд Судан бол ер нь асар ариун байлгт хөвгтэй. Жишээ нь дэлхий дээр хаасаг үл пирамид байгаа. Египтэд байна, Мексикт байна, ер нь Японд ч байна.
Гэтэ хамгийн их пирамидтай улс чинь Судан шүү дээ. Хамгийн олон тий 130 гаруй пирамидтай гэдэг байх шүү. Оо за. За тэгэхээр ер нь Суданы түүхийг зүгээр товчхон дурдаад өнгөрье. Судан улсын ер нь нэг гайхалтай үе нь бол энэ түүхийн хувьд онгор шүтлэгтэй Кушийн хаант улс. Нийтийн тооллын өмнөх энэ чинь бүр 8 дугаар зуунд буюу одоо бүр модон шайныг мэдлэхээс хагас мянган жилийн өмнө гэсэн үг. Тийм байна. Тэд хэсэг хугацаанд Египтэд эзэлсэн ба. Оо за тухайдаас хүчтэй гэж. Тий. Тийм тэгээд бүр 4 дараалсан фараон гэдэг чинь хар ярьстэй. Энэ чинь энэ Суданууд умардагаа эзэлсэн байхгүй. Тийм баха бид эднэр яагаад тийм гээд гайхаад байдаг вэсэн? Тий. Яг тэр нөгөө Египтийн түүхч их агуу штэ. Тэнгүүд энэ чинь дундаа ингээд нэг сулраал байгаа штэ. Тэгж яхад нь урд нь өмнөд нь байсан энэ Суданы энэ Кушийн хаант улсынхаа ийм агуу соёл иргэншил ингэж мяарах гэж гингүүд өөртөө эзлэнгүүд өөртөө фараон болж нэг хэсэг аварсан байхгүй Египтийн соёл иргэншлийг. За Кушийн хаант улс бараг 1400 жил оршин тогтсон ба маш удаан. Түүнээс хойш энэ бүс нутаг 900 жил яг христчээд 1000 жил исламдсан ба. Ингэж явсаар одоо өчигдөр буюу бараг 19-р зуунд хүрч байгаа. Тэгсэн Отоманы эзэнт гүрний заавраар Египтийн амбан захирагч Суданы овг аймагуудыг байлдан давуулаад эхэлсэн. Нөгөө Египч өөр Отоманы эзэнт улсын нэг хэсэг. Ингээд нэг хэсэг Отоманы ноёрхол тогтсож байгаа. Энэ үед Египтийн эдийн засгийн мүлжлэг бүр туйлын харгас хэрцгээ. Энэ Суданыг бүр тоймгүй мүлжинэ. Тэгэхээр юу болох вэ? Бослог гарна да. За ингээд бослог гарсан бослогын дараа Суданы өөрийнх нь төр засаг байгуулагдсан ба. Ингээд 24 жил өөртөө овоо удирдах явж исэн чинь хин орж ирэх вэ? Британи ороод ирчих. Британи Египтийн хамтарсан хүчин гарч ирээд энэ улсыг байхгүй болгосон. За ингээд эндээс Судан дахь Англо, Египтийн ноёрхол эхэлж байгаа. Тэгэхээр Отоман, Британи гэсэн хоёр их гүрэн Египтээр дамжуулж байгаа Суданыг бараг боолчж ирсэн гэсэн үг. Тийм шүү дээ. Энэ үед британчууд одоо Суданыг боолчж байхдаа дарангуйлж байхдаа өмнөдийн бодлого гэдэг нэг тусдаа бодлого хэрэгжүүлсэн ба. Нэг улс дотор мөртлөө. Өмнөдийн бодлого буюу нэг улсын доторх өмнөд хэсэг юм. Тэгэхээр өмнөд Судан хойд нөөцөс Суданаас хэтэрхий ялгаатай. Тийм учраас яг тэдэнд зориулаад тусад нь сургууль байгуулад, тусад нь англи хэлээр хичээл заагаад тэгээ бичиг хэргийг англиар хөтөлж эхэлж байгаа өмнөд нь. Энэ нь өмнөд ба хойдын ялгааг улам гүнзгийрүүлээсэн. Тийм байна. Эхлээ шашнаар жоохон заглагдсан байсныг улам том ангал болгоцсон байна. Тий. За тэгж явсараад 1947 онд Жубагийн баг хурал болж байгаа. Жуба гэдэг нь одоо өмнөд Суданы нийслэл шүү дээ. За Жуба хотод ингээ баг хурал болсон 47 онд. Энэ баг хуралд Британи колони засгийн газар хойд ба өмнөдийн элитүүд гэсэн 3 талаас хилцээр хийж. Тэгсэн эцэст нь өмнөд ба хойдыг тусад нь авч явахгүй. Нэгтгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан энд. Уг нь. Гэхдээ энэ үед өмнөд нь болохоор хойдоосоо хөгжлөөр нилээд хоцорчихсан. Хойд нь мэдээж нөгөө нийл мөрний одоо ач буйнаар үеийн үед ер нь илүү л хөгжилтэй байсан ба. Гэхдээ ингээд харахад бол цөл газар шүү дээ. Гэхдээ хамгийн гол нийл мөрөн урсч байгаа. Өмнөд нь бол наваа шүү дээ. Тэгсэн мөртлөө. За тэгэхээр колони улс төрд хойдын элитүүд тэгэхээр илүү нөлөөтэй байсан гэсэн үг. Нөгөө ислам шинтэй. Өмнөдийн төлөөлөгчд нь болохоор бүр баг хуралдаа ойлгохтойгоо нөлөөлж чадаагүй юм байна. За бас энэ үе чинь нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа нөгөө энэ колони улсуудын задрал явагдаж байсан. Их гүрнүүдэд нөгөө энэ колониудаа ямар байдлаар тусгаар тогтнуулбал хожим бидэнд ашигтай вэ гэдэг бодлогын тийм асуултууд бий болоод эхэлсэн байсан. За ингээ хойд зүгээс болохоор Египтийн шахалт маш хүчтэй орж ирж штэ. Тэгэхээр Египт яасан гэхээр энэ нийл мөрний дагуух ард түмэн иргэд нэгдэх ёстой гэдэг. Нармай нийл үзэл гаргаадсан байхгүй. Пан нийл. Тий. Нармай Монгол, пан Монгол гэдэг шиг. Пан нийл үзэл гаргаад. Энэ нөгөө Суданы ноёдын дотор ч гэсэн үгүй бид нар тусаар тогтно эсвэл нэрээ Египттэй нийлж хэдүүлээ нармай нийл байгуулъя гэд ийм ер нь маргаал гэсэн. Зөрчлүүд байгаад гэсэн байна. Хэрвээ энэ амбиц нь амжилтанд хүрэх юм бол Египт, Судан хоёр гэсэн хүчрхэг нэг улс бий болчих гээд байхгүй. Энэ хэн ашиггүй вэ? Нөгөө колоничлогчтой. Тий, Британи ашиг
Британд огт таалагдахгүй. Тэгэхээр нь Египтийн эсрэг хүчний хүчрхэг ус гаргаж ирнэ гэд жижиглэж байгаа юм шиг тий. тэгээд юу яхын тулд Суданыг тусгаар тогтнуулнаа. Бүр зүгээр тусгаар тогтнуулахгүй. Өмнөд хойд гэж хуваахгүйгээр Судан улсыг байгуулна гэд шийдсэн байгаа байхгүй. Энэ хоёр нь гэтэл хоорондоо бүр огт хамаагүй тийм нэг юу гэдэг чинь. Хань хамаагүй юм шиг. Цагаан хар цагаан шиг байхгүй. Бүх юмараа Хит ялгаатай болчихж тий. Тэгтэл нэг дор байлгацсан. За ингээд дэлхийн 2 дугаар дайны британчууд тусдан засаглах бодлогоо ингээд тэг өмнөд хойд гэсэн тусдан засаглах бодлогоо бүр 180 хэм эргүүлээд нэгдсэн Суданыг байгуулчих. Гэтэ энэ бодлого хангалттай хугацаанд тийм хэрэгж боломж олдог юм байна л да. Учир нь яг 9 жилийн дараа Суданы тусгаар тогтнолоогоос одоо ирэх юм. Яг энэ одоо Британийн санаархлаас. Нэгдүгээрт угсаатан ясныг нэгтгэх зөөлөн бодлогыг 10 хүрэхгүй жилийн дотор хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Хоёрт энэ бол ямар нэгэн онго шүтлэгтэй дил сул овг аймгийг нэг ислам ч юм уу Христосийн шашинд нэгтгэх асуудал биш. Энэ чинь бүр исламын хойд Христосын өмнөд гээд тэр хоёр улсын хооронд нэгтгэх гээд. Хоёр занал дайсныг нэг гэрт оруулах гэдэгхгүй. Өмнө нь болохоор британчууд өөрөө гэрийн босс биш. Гэрийнхэн тэг босс нь байсан учраас энэ хоёуланг зодооч хамаагүй томоотой байлгаад байдаг гэж. Гэтэл Британи одоо ингээд хоёр ингээд нэгдсэн улс болоо гэдээ өөртөө гараад явчихаар юу болох вэ? Зөрчил гарах нь тодорхой. Тийм шүү дээ. Хин нь том юм, хин нь ах ингээл хэлэх юм шүү дээ. Гуравдугаарт. Ер нь ийм гүрэн байгуулж үзээгүй нэг арт түмэн гэж байдаг. Тим үндэстэнд нэг юм байдаггүй. Тэр нь олон ургалж үзэл байдаггүй. Гүрэн байгуулж үзсэн хүмүүс ер нь олон ургалж үзлийг маш сайн мэддэг. Ондоо байдлаа хөлөө зөвшөөрөх тухай тий. Тэгээ монголчууд маань ингээд хоорондоо хэлдээл тэг ингээд хачаач юм болол янз бүрийн шашин шүтэл энэ ч нөө бид нэр гүрэн байж үдсэн болохоор юм олон ургалж байгаа юм. Цаана энэ лаг зөвлөөр олон янзын шашныг хүлээн зөвшөөрөх, олон арав, олон зуун угсаатны соёл уламжлалыг хүндэтгэх. Тэр хэвээр нь инх тунх амьдруулах гэдэг сэтгүүг дэлхийн тавцанд Чингис хаан гаргаж иржсэн. Энэ бол үнэхээр сайхан зүйл шүү. Монголоос өмнөх бүх гүрнүүд эзэлсэн нутаг болгоно л нэг өөрийн соёлдоо уусгахыг эрмэлзэж байсан. Харин Монголоос хойш гарч ирсэн гүрнүүд харин үүнд суралцаан гэж дэлхийд данстай түүхчд үздэг. Одоо чинь Джек Уотерфорд ч юм уу те. Тий. Османы эзэнт гүрэн хүртлийн бас ондоочлыг жоохон хүлэн шүргэж үзсэн юм билээ шүү дээ тий. За орчин үеийн түүхэнд ч гэсэн ер нь Монголын засгийн газар жишээ нь Баяуулгийн казак иргэдийг монголжуулах бодлого ер нь баримталж байгаагүй шүү дээ. Ингээд яг тий үндэснэр нь байлгадаг шүү дээ. Тий. Гэтэл мэдээж гүрэн байгуулж үзээгүй Суданы ноёдод тийм сэтгүү байхгүй. Энд чи гүрэн байгуулж үзэлд тийм баг 3000 жил юм чигийн санахав тийм. Тэгэхээр тусгаар тогтнохоос ч өмнө өмнөдийг залих бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа. Хойдууд нь өөрсдөө. Өөрсдийнхөө дайсан гэж хүлээж аваад эсвэл бүр ингээд уусаад өөр болохыг шаарддаг шүү дээ. Тий. За ингээд эндээс юу болох вэ гэхээр Суданы иргэний нэгдүгээр дан гарт. Өмнөдийн Христос шашинтнуудын хувьд бол исламын шариат хуулиар амьдрах гэдэг бол бүр аимшиг үхлээс ч дор зүйл. Бас өмнөдийн тэр Христийн шашны тэр өмнөдийн элитүүд мэдээж бас эрх мэдлээ алдахыг хүсэхгүй. Хойдыг эсэргүүцэх боломжтой тэгэхээр ганц хүмүүс нь ерөөсөө цэргийнхэн л байгаа. Тиймээс тэмцэл эхлээд хамгийн эхлээд хаана гарсан гэхээр айрам дотор гарчихгүй. Айрам дотор чинь өмнөд Суданы гаралтай хүмүүс байгаа шүү дээ. Бас тэр чинь генералууд байгаа. За ингээд 55 оны 8 дугаар сард өмнөдийн гаралтай офицерууд айрам дотор одоо бослог гарч уралт хийчих. Одоо ингээд өмнөд ба хойдын баг 60 жил үргэлжлсэн энэ аимшигтэй зөрчил эхэлсэн. Яг энэ мөчөөс хойш. Тэгэхээр өмнөдийг нэгтгэж хилцээр торох одоо юу байхгүй. Хамгийн гол нь субъект байхгүйгээс болоод хамгийн харамсалтай нь яасан гэр өмнөдийн бослого өөрөө нэгцэн удирдлаггүй байхгүй. Тийм бай лидергүй хийсэн юм. Лидергүй. Тэгээд энэ тийм зүгээр нэг айрмууд байгаад байдаг. Зүгээр бид нар ингээл эднэрт дарлагдахгүй л гэсэн нэг л юм үзэл санаал яваад болохоос зангидаад байсан юм байхгүй. Тэгээд яг өмнөдтэй тэгвэл нэг хилцээр хийчихээр хинч хилцээр нөгөө хийх юм төлөөлөх байхгүй. Ингээд 60 жил сунжирсан бас шалтгаан ээ. Бааларсан юм. Бүтэн 60 жил нэг лидер томилчдгүй хайш.
Дээрээс нь өмнөдийн хүчнүүд нь хамгийн гол нь хоорондоо ч бас нөгөө дайнтай. Хоорондоо дайтна. Ийм замбраагүй урт сунжирсан дайнд тэгэхээр ард иргэд хамгийн их сүрэн штэ. 500 мянган хүн алагдсан. 1 сая орчим хүн орон гэрг болсон гэдэг тооцоо байгаа. Тэгэхээр өмнөд нь хөгжлөөр буурай. Газар нутгаар жижигхэн ийм байж тэгвэл хойдын армийг яагаад ийм удаан хугацаанд тиссэн бэ гэдэг асуулт ургаж гарч иж байгаа. Хойд нь хүчтэйс болно. Тий. За үүнд хэд хэд хүчин зүйл ба. Нэгдүгээрт газрын байц. Одоо ингээд maaхан Google Map гаргаж ирээд шууд Африк төврөө очихоор яг Судан ингээд хоёр багцсан байна. Суданы бүс нутагт очих юм бол яг одоо яг нөгөө жинхэнэ Судан буюу хойд Судан уулархаг хуурай ингээд шав шаарлын харагдана юм. Гэтэл өмнөд Судан бүр нов юм харагдана. Өмнөд нь тэгэхээр зам харилцаа үнэхээр мөхөгцсөн. Тэр нь босогчдод давуу тал болчихгүй. Нөгөө чин экваторын шугамтай мангар ойрхон байгаа сте. Тэгэхээр чи яг борооны удирдалтай. Борооны удирдалд нь өмнөдийн нутагт тэр чигээрээ намаг болно. Тэгэхээр чин хойд чин болохоор хөгжилтэй учраас моторцсон тийм дивиз үсттэй. Тэгэхээр ийм нөхцөлд тэр нөгөө моторцсон дивиз үст чин намгаар явчихдаг. Тий. Харин өмнөдийнхэн болохоор энэ газар нутгаа маш сайн мэднэ. Тийм болохоор партизаны дайныг 60 жил амжилттай хийчихгүй. Яа, энэ ер нь энэ жунгалтай ийм газруудын партизаны дайнаар л гарч ирэх юм да тий. За хүүхэд очиод партизаны дайн гэдэг тайлбарлах юм бол ингэж нэг томоохон арим ингээд нэгдсэн стратегиэр байлдахын оронд зүр жижиг дивизүүд болж сайхан хуваагдж хагаад тэгэл нөгөө дайсныхаа эсрэг хорлон сүйтгэн ажиллагаа л явуулаад байна. Ингээл эсрүүцээд байна гэсэн үг. Энийг партизаны дайн гэж ярина. Яг онлчин ихлээр бүр олдохгүй тий. Жугал руугаа ороод усаад алгуулчин амтлан шиг тий. Тэгээ хоёрдугаарт ингэж өмнөд Суданы одоо зүүн талд нь Этиоп тийм үү? Өмнөд талд нь Уганда гэдэг. Эдгээр чинь өөрсдөө Африк дахь исламжилт тэлхээс бас сэргийлдэг улсууд. Ингээд бас нэг жоохон дархлаатай тий. Тийм учраас өмнөдийн армийг өөрсдөө газар нутагт орогнуулад зэвсэг техник зэрэгээр ингээд дэмжижсэн байна. Араас нь дэмжсэн юм байна. Энэ чинь исламын шашныг л оруулахгүй гэдэг. Хэрвээ эднэр баригчвал бид нэр яг нөгөө исламын нөлөөнд орох гээд байна тий. Тийм учраас эднэрийг хамгаалчих гэдэг. За ингээд альваадаа ингэж бүс нутгийн цар хүрээтэй болох тусам л асар ихээр сунжирдаг, жирийн иргэд асар ихээр хохирдгийг бид баг бүгдэн дээр харсан. За гурав дахь том нөлөө бол мэдээж нөгөө Израиль. Африк, ойрхот орнуудад Арабын ертөнцийн эсрэг ямар л хүчин гарч ирнэ. Арабын эсрэг л бол тэрийг Израиль заавал дэмжинэ. Өөрсдөө эн чинь эргэн тойрон дайснуудаар хүрээлэгдсэн учраас. Тэднийг нэг өөр зүг рүү нэг дайн хийлгэжлээ байсан шүү дээ. За ингээд нөгөөдөл минь ороод ирсэн үү? Тий. Яг хөрөнгө мөнгөөр чамайг туслаад байхгүй энэ зэрэг зүсгээр. За ингээд ийм аимшигтай 17 жил үргэлжлээд 1972 онд Этиопийн зуучснаар хоёр талын төлөөлөгч дуулзаад инхийн хилцээрт хүрчээ. Тэгээд энэ ямар юунд хүрсэн гэхээр өмнөдөд нь болохоор автономт хэрэг өгөхөөрөлд ингээ гэрээ хилцээр ингээ Өөртөө засах маяг. Тий. За автономт хэрэгтэй байна гэж чинь дотоод асуудлаа өөртөө мэднэ, харин гадаад бодлого дээр өөр улсын мэдлэлт байна л гэсэн үг. Манай өвөр Монгол шиг. За ингээд нэг хэсэгтээ инх тайван тогтсон ба. Гэтэл дараагийн иргэний дайны шалтгаан гараад ирдэ. Иргэний 2 дугаар дайны тэр нь юу гэж? Өмнөдд нь маш их хэмжээний нефт гараад ирсэн. Чаас. Ингээл нөгөө томчуулын хамаг дурын хөдөлгчлүүд дод. Тий. Инх тайван тогтоо 6 жил болчихсон. За ингээд нефтийн ордууд нэгдэж ганц орд биш. Нефтийн ордууд өмнөд нь болно. Тэгэхэд нөгөө яг Суданы ерөнхийлөгч Нимери өмнөд ба хойдын тэр хөлийн зурсыг өөрчилжгүй. Нэгдсэн ордыг нь хойдын талд оруулахыг завцжаа. Ингээд өөрөө дайныг ерөнхийлөгч нь өөрөө эхлүүлчихэж байгаа юм. Тэ? Нэг юм бохир те бохир аргаар те. Мэдээж өмнөдийнхэн үүний чинь ич хүргүү хулгай гэд бүгдээр уурлаа шүү дээ эсэргүүцэн. Цэвэр хулгай. Дээрэмч юм уу? Тий. Тэгээ дээрэс нь гадна энэ чинь нөгөө өмнөд нь болохоор нов ногоон ус ихтэй. Тэгэхээр өмнөдийн тэр намгарах газраас их хэмжээний усыг хойд нутаг руу татах шуудууны төслийг эхлүүлсэн ба. За. Тэгэхээр чинь энэ мал аж ахуйд маш хохиролтой. Ер нь голын голдрлыг өөрчлөх бол хизээ сайн үр дүнд хүргэдэг бид нар энэ юугаар арал тэнгисээр мэдэн штэ. Тий штэ. Арал тэнгис. Манайхан те говь руу ус татыг ихтэн
хойд чинь тэгвэл сүрээс тэл гэж хэлмээр. Тэгэж бурхан өөрөө говь нутаг руу хэрлэн гол туулгал урсахгүй гэдэг бурхан өөрөө шийдчихэд хад ингээд урагшаад татна гэдэг бол ер нь тэнэглэл واخгүй. Тэгээ цөл болж штэ. Арал тэнгис ч одоо арал тэнгис гэдэг нэртэй цөл болчихлоо шүү дээ. Яг тэрэн шиг боловлох гэдэг байхгүй. Эдгээр чинь тэгээд өмдийнхээ ерөөсөө малчтан ч гэсэн ер нь дургуцаад. Тэрийн гэхдээ тэр усын татах шийдвэрийг хойдчулна гараад байгаа юм уу? Тий. Үгүй яг ерөнхийлөгч нь. Тэгэхээр эн чинь эдгээр чинь одоохондоо нөгөө тусгаар төгсөн суус биш. Автоном тус учраас. Тийм шүү дээ. Тэнгүүд ерөнхийлөгч нь айрмын ямар нэгэн шийдвэр гаргахад эднэрт ингээд юм хохиртой байдаг байхгүй. Тулгаад байгаа юм байна шүү дээ. Тэгээд татна танаа усыг гэл тулгачиж байгаа юм байна тий. Жишээ нь ингээд яг одоо манай нэг өмнө говь аймгийн яг одоо тий дундгой аймгийн хооронд зүгээр юу гэдэг чинь нэг ингээд орд байлаа гэж бодъё л да. Өмнө говь нь болохоор өөр татсах гэж байсан гэж бодъё. Тэгмэл тэр орд газрынхаа хамаг ашгийг тий ихэнх нь өөр авах гэжсэн бол тэнгууд Монгол Улсын засгийн газар тэр өмнө говь аймгийн хөлийг тий ингээд хойшлуулад шүү дээ тий. Гэж байгаа юм шиг болчиход байгаа байхгүй. За бас яаж яагаад энэ ерөнхийлөгч нэмэрээ гэд энэ үед болохоор зөвлөлтөч тэр баруунч тэр нэр муутай болчихсон. За. Өөр. Тиймээс тэрэнд улс төрийн 3 дахь хүч хэрэгтэйсэн. Тулгуур. Тэр нь исламын ахын дүүс гэдэг байгууллага. Нөгөө аль итгэгч. Террорууд. Тий. Энэ исламын ахын дүүс гэдэг энэ асар түрмгийн тууширсан бодлоготой. Тий. Хамгийн хэрцгий хамгийн өөдөө энэ тэгээд ямар сони туллаа гэхэд ийм нөтөдийг тулдаг. Үгүй яг тэгээд эдгээр чинь нэг арчилсан ерөнхийлөгч нар биш шүү дээ. Дарангуйлагч нар шүү дээ дандаа. Тийм байна. Тий. Хинтээ чамаг зүгээр энэ суудал дээрээ сууж ивэл хинтээ чамаг чөтгөртэй чамаг гар ишгэд биелэн гараад байхгүй. Тэгсэн байна. За ингээд исламын ахын дүүстэй ингээд тий эднэртэй тулнаа гэдэг чинь тэд засгийн хэрхэнд гарах юм бол өмдийг шариат хуулиар амьдруулах гэж оролдох нь бүр маш гарцаг болчихж тийм шүү дээ. Исламын ахын дүүс бол шууд тий тулгаад болохгүй бол алаад явчихдаг юмс шүү дээ. За ингээд инх тайван тогтсноос 11 жилийн дараа ерөнхийлөгч 1972 оны инхийн хэлэлцээрээ зөрчөөд өмдийн автономт эрхийг устгаж 1919 онд жилийн нөгөө Монголын автономт эрхийг устгаад зүгээр хятадын нэг хэсэг болгож хувиргасан шүү дээ. Нэг хэдхэн бага хугацаанд богино хугацаанд тий. Ахаа. За ингээд яг л нэгдүгээр иргэний нэгдүгээр дан гарсантай адилхан зүйл болоод цэрэг аринд нь ахаад уралд биелж. Гэхдээ дурхаас явах тат. Бүр урхаас үр аргагүй үстэй. Тий. За ингээд Жон Гаран гэдэг нэртэй офицер умард руу шилжүүлэх тушаалыг зөрчөөд тэр нөгөө айрм аваад ууланд гараад Суданы ардын чөлөөлөх айрмыг байгуулчих. За ингээд иргэний 2 дугаар эхлэн дээ. Энэ нэр ямар балаа юм бэ? Дайнаас дайнд дарангууллаас дарангуул гэл яваад энэ усын төвхтэй. Харин тийм. За маа нэвтрүүлгийг боломжийг бүтээн хандлагыг түгэнэ гэдэг ураатай мөнгөлдөө систем гэдэг компани барьж байгаа Тома Тауэр гэдэг. За энэ Тома Тауэр хаана гэхээр энэ байршных гоё Мишель Экспо төв байж тэрний яг баруун хойно. Тэгэхээр чи одоо би нэр баахт Мишель Экспо гэж хол гэж боддог гэсэн чи одоо манай гэрээс бүр 500 м-ийн зайтай. Би өөрөө гэрээ амар гоё байршилтай гэж боддог байхгүй. Тэгсэн чи нэр. Тухайд нөгөө нэр үнэхээр тийм хол санагддаг гэсэн тийм. Одоо цэнгэлдэг хүрээлэн орно гэж хөдөө явж байгаа санагддаг л шүү дээ. Тойроод хов хоосон байлаа шүү дээ. Бид нар 10 жил тахад тийм. Тэгсэн одоо нэр. За тэгэхээр Мишель Экспогийн баруун хойно нь болохоор энэ Тома Тауэр гэдэг энэ цоош нь 15 давхар худалдаа үйлчилгээ, офис, орон сууц хослсон юм цогцлбор юм. Тэгэхээр давуу тал нь мэдээж ирээдүйдийн ч нөгөө байршлын үнцний нөгөөг нь Японы зин гэдэг концепц гэдэг таныг түүнийг шингээсэн гинэ. Тим интерьер дизайнтай, тим төгчлөлтэй юм байна. За тэгэхээр энэ цогцлбор өнгөрсөн оны 9 сараас эхэлсэн. Нөгөө байршлага ажиллана. Тэгэхээр одоо эх жилийн эхний үйлрэл дуусна. Тэгэхээр ойрхон. За зингийн философитой байр бол тэгээд одоо нөгөө янз бүрийн лимиг шийдсэн байдаг бах та. Тий. За тэгэхээр одоо эн чинь нөгөө дуусгаас өмнө худалдаж авах ч юм уу те нөгөө юу ячихаар хамаагүй юмхан байдаг шүү дээ. Тэгдэг. Ялангуяа энэ 5 сарыг дуустал ийм боломж өгч байгаа юм байна. 10% урьдчилгоогод 20% урьдчилгоогод 12 сарын хугацаанд хүүгүү хувааж төлнө гинэ. 12 сарын хугацаанд хүүгүү хувааж 20% өгчвөл 70% өгчих юм бол барилга ашиглалт орсны дараа уян хатан нөхцлөөр үлдсэний нэг гинэ. 70% нөгөөд од мөндрөөр ийш орчих юмсан. За тэгэхээр утас нь 77 тэг 8 тэг 6 77 тэг 8 тэг 6 томо
Tower гэдэг байна. За Тома Tower. За ингээд Суданы хуваагдлыг ярьж байна. За ингээд иргэний 2 дугаар тайм болсон. Газрын тос Суданы засгийн газрын бодлогыг мэдээж бүрэн өөрчлөө хийсэн. Үүнээс өмнө болохоор өмнөдийнхнийг нэг зах хязгаар суудаг, үгэнд ордоггүй, эсэргүү, тэ харь шашинтай, хэрэгсэн шашинтай гэж зүгээр тэгж л хардаг байсан. Харин одоо тэнд газрын тос нэгдснээр зайлшгүй нэгтгэж авах ёстой стратегийн чухал бүс нутаг болж хувирсан. Энэ умар техникт. За тэгсэн Америкийн нэгдсэн улсын үндэстэн дамсан корпорац болох Chevron, мөн Хятад, тэгээ мөн Малайзийн пүүсүүд ирээд газрын тос холборлж эхэлж. За энэ чинь юу гэсэн үг вэ? Манай нөгөө хэд бол тэгэл гүгэл ороод ирнэ дээ. Тэгэхээр энэ гадны том компаниудын ажилтныг хамгаалахын тулд орд газрын ойр орчимд бамбай бүс гэдэг тийм бүс бий болгосон. Тэгэхээр газрын тосны орд болон шугам хоолойн дагуу амьдарч байсан тэр чинь өчнөө хэдэн зуун мянган ард ирээд байна шүү дээ. Тэднийг бүгдийг нь хөөчихсөн. Үүндээ Суданы зэвсэгт хүчнийг ашиглахын оронд зүгээр араб нүүдэлчд байгаа шүү дээ. Араб нүүдэлчдэд энэ иргэдийг чөлөөтэй тонж дээрэмж болно гэдэг эрх нөгцсөн. Суданы засгийн газар. За нөгөө бедуинчууд ч одоо яж хагаад амьдрал нь тааруу штэ. Тэгэхээр жийш орж ирээд хүн алаад айтайхан амьдрах гэдэг штэ. Тэгээ бас харгас штэ. Харгас тий. Ийм уу. Тэгээ яж хагаад нөгөө Суданы зэвсэгт хүчин чинь энэ газрын тосны орлогоороо юу авсан гэхээр зөвлөлтөөс Ми-24 нэстэг тэр худалдаад авчихгүй. Одоо нөгөө очиж чадахгүйсэн штэ. Одоо тэг шаардлагагүй. Хопгол дээр нь ингэ очиж штэ. Өмнөдийн намагт хуурай замын цэргээр орч чаддгүй байсан бол энэ удаа зүгээр сөнөөгч нэстэг тэргээр босогчдын хайр нэргүү бууждаг байсан. Хайр нэргүү дэлбэлнэ. Газрын тосноос мөнгө олоо нөгөөдгөөр буужин авлаа. Тэгэл бөмбөгдөд байна. Босогчд ууланд нуугдаад нэмэргүй болсон. За ингээд олборлт явуулж байгаа нөгөө Америк тий одоо Хятад, Малайзийн компаниуд болохоор мэдээж үйл ажиллагаанд зориулж газар дах зурус байгуулсан байгаа юм л да. Энд чинь мэдээж манад одоо чинь хам богцод хам бомбын нисэх буудлага шүү дээ. Энд чинь бол мэдээж хэрэг байгуулна. Гэтэл тэр буудлыг нь Суданы засгийн газар байлдааны зорилтоор ашиглаад гисэн. Тэндээсээ л нэг онгоц хөргөл бөмбөгдөд гисэн. Үүнээс гадна өмнөдийн зарим нэг салан тусгаарлагчдыг хахуулдаад одоо эдгээр ч мөнгөтэй болсон. Тэгэд өмнөдийн нөгөө салан тусгаарлагчдын шугам хоолой хамгаалуулдаг болсон. Өөрсдийнх нь эсрэг тий. Тий. Одоо нэг манайхаар бол нутгийн хэмжээнүүдийн ард түмнийх нь эсрэг тавьж шүү дээ тий. Яг маад болдог зүйлээс зүс тий. Ер нь тэгээ хаа газар адилхан юм дээ. Технологи нь тий. За ингээд өмнөдийн нөгөө дотоодын өчнөө ухсаатнууд байна шүү дээ. Тэдний зөрчлийг байж бол хамгийн дээцэгт нь хурцтай хийсэн. Тийм байна. Одоо нөх өмнөд хойд биш өмнө нь дотроо бүр алддаг болсон. За ингээд ийм маягаар тэд Суданы бомбд хүртэлх 1500 км шугам хоолойг хамгаалж байсан. 1500 км гэдэг бол эн чинь манахаас үлгийн орох. Бараг 2000 тэгэхээр чинь. Тэ. Гэтэл ер нь тийм. Манай одоо ингээд урт шиг бац тий. Амар урт. За тэгэхээр ийм урт хоолойг нийтэд нь хамгаалахад маш их хүн хүч орно да тий. Хөрөнгө. Тэгсэн өмнөдийн ардын чөлөөний армийн хувьд одоо гол тактик нь юу болсон гэхээр газрын тосны хоолойг дэлбэлэх болж хувирж. Харамсалтай нэгт. Энэ баялаг ингээ хараалуулах нь тий. За иргэний 2 дугаар дайнаас өмнөхөөсөө илүү харгас зэрлэг болсон. Араб исламын энэ хойд Судан, Африк Христосын өмнөд Судан гэж хоёр хуваагдсан. Зураас татж аваад хоёр талд нь гар зогсчихсон хэрэг биш. Өөрөөр хэлбэл өмнөд ба хойдын тэр хил орчмоор олон төрлийн хүмүүс холилдон амьдардаг. Хилийн дөнгөж хойд талд байдаг одоо Нуба гэдэг уулын орчим гэхэд бүр зөвхөн нэг уулын орчимд 50 гаруй ястны ард иргэд нэг дор амьдардаг. Тэнд нь мусульманчууд байгаа, Христосын шашинтнууд байгаа, уугуул онгор шүтлэгтнүүд байгаа. Нөгөө төгөр Нуба уул нь нөгөө байгалийн цайз учраас энэ уулыг эзлэх нь онцгой ач холбогдолтой. За ингээд тэгсэн чинь 1992 онд Суданы засгийн газар яасан гэж Нуба уулын иргэдэд жихад буюу ариун дэн зарлалцсан. Ариун гэхээр яавдیں۔ Ариун нэртэй зүгээр буудаж алж болно гэдэг. Юу амар ариун гэдэг нэртэй. Ариун гэдэг нэртэй тий.
муслим ислам шашин тавьж мусульман биш л бол тэр хүнийг алж болно л гэдэг. Энэ жихад чинь тийм л учирсан шүү дээ. Оо амар тийсэндээ ариун гэдэг таашин тий. Гэхдээ хамгийн гол нь энэ Ноба уулын иргэн тойрон чинь хамгийн гол нь мусульман хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мусульман ард иргэдийн эсрэг ариун дан зарласан маш тэнэг ганц тохиолдол юм. Засгийн газрын талд ороогүй бол мусульман байсан ч чи буруу намтун гэж үзнэ гэд засгийн газар нь өөрөдөгчгүй. Ингээд тэд Ноба уулын иргэдийг үлбрүүлэх тактик барьж гэлсэн. Бүх зам харилцааг хаагаад хүмүүлгийн тусламж хүрхийн аргагүй болгоод. За ингээд борооны үйлрэл эхлээд хүмүүс тариаландаа гарах үед нь Суданы зэвсэгт хүчин яасан гэхээр зөвлөлтөөс худалдаж авсан бөмбөгдөгч онгоцоор тэр дээрээс нь дартай торох хаяадсэн. Торхон дотор нь болохоор зүү хутга зэрэг элдвийн иртэй мэстэй зүйлс хийцэн. Дэлбэрэгтэй тэгээд ийш чиг хүмүүсийг оноол халаад идэг. За ингээд тариаландаа гарч чадаагүй учраас өлсгөлэн болсон. Эцэст нь энэ уулын иргэд болохоор эмнэлэг сургуулиудаа бүр агууруу нүүлгээд дотор нь амьдарч эхэлж байгаа үргэлж. Мөн засгийн газрын тэр танк, ачааны машины хүрч чадахгүй өндөр уулын таг тийм царам газрууд тариалан эрхлэх гэж оролцсон байна. Энэ чинь зөвхөн ингээд нэг хойд урд хоёрыг ингээд дундуур нь хуваацсан ч бас энэ чинь зүүн фронт гэж байна. Одоо яг Эритр гэдэг ус байгаа шүү дээ. Эритрийн ус энэ мөргөлдөөнд татагдсан орсон. Бас нөгөө Христийн шишин. Суданы зүүн бүс нутгийн босгочдод тэд болохоор зэвсэг техник хэрэгсэл нийлүүлээд засгийн газрын нөгөө орлогын амин сүнс болсон шугам хоолой авц замыг бас дэлбэлж эхэлсэн. Засгийн газар тэнд хяналтаа алдахаас сэргийлээд өмнөд Суданаас нөгөө шилдэг цэрэг армаа зүүн фронт руу татцсан учраас өмнөд хяналтаа алдаад эхэлсэн. За ингээд цэнхэр нийл мөрөн дээр нийслэл хотыг цахилгаан эрчим хүчээр хангадаг усан цахилгаан станц байрладаг. Харт умуудыг. Босогчд хэрв энэ станцыг эзлэх юм бол нийслэл хотыг цахилгаангүй бүр балгас болгоно гэсэн үг. Тиймээс цэнхэр нийл мөрний дагуу танк, их бот асар ширүүн тулаан босоор исэн. Суданы баруун хэсэгт байрладаг Дарфур мууж гэдэг. Дарфур мууж болохоор бүр хамгийн аимшигт цусд хядлагын бүс болж хувирсан. Яасан гэхээр Суданы нөгөө баруун хойд хөрчин Лив ус. Лив усын дарангуйлч юм байлаа, тий? Муаммар Каддафи байсан. Каддафи болохоор Африкийн төв нутгаар Арабын бүслүүр гэж байгуулах сонирхолтой. Тэгэхээр энэ Африкийн баруун ба зүүн эргийг холбосон Арабын нөлөөний бүс байгуулах гэдэг шүү дээ. Тэгтэл энэ нөгөө өмнөд Судан ч Араб биш. Христийн Африк христүүд тий. Тэгсэн энэ Муаммар Каддафигийн энэ зорилго яасан гэхээр Чад усад босон тулаанд ялагдаад зүүн зүгт цугтчихгүй. Тэгснэр энэ Суданы Дарфур мужид нөгөө төлж ороод ирсэн. Нөгөө ялагдсан зэргүүч нь Каддафигийн. Тэд Дарфур мужийг арабжуулахар шийдсэн ба. Ингээд нутгийн Африкчуудын хурц эсрүүсэлтэд туларсан. 1984 онд Африкийн хойд эрэг дагуу бүр маш аимшигтай тийм ган болсон учраас нөгөө араб малчид чинь хойноос ороод ирсэн. Ингээд урд нь Дарфур мужид нутгийн захиргаа нь өөрөө тийм бэлчээрийн тэдэн хувийг маштад тэдэн хувийг нь тариаланчдад гэж уул шийддэг байсан. Гэтэл Суданы засгийн газар энэ овгийн байгууллагын шүүх тогтолцоог нь халаа ичиж. Дараа нь засгийн газар өөрөө ингээд суларсан чинь юу болсон гэхээр Дарфур мужид хууль засаггүй тийм муж болоод хувирчихгүй. Бөөн тоноолж тал талаас сууларчлаа шүү дээ. Харин тий. Эсвэл орондоо орох завдалгүй гэдэг шиг юм болж байна тий. За ингээд Дарфурчууд асуудлыг юугаар шийдэх вэ? Автомат Калашников 47-оор шийднэ. Одоо ингээд шүршилцэх нь шүү дээ. 1991 онд босгочтой арим Дарфурт шинэ фронт нээснээр засгийн газар бүр өмнө, зүүн, баруун гэсэн 3 фронтоор байлдах хэрэгтэй болсон. Тэгэхэд Дарфурт байнгын арим илгээхийн оронд тэд нар яасан гэхээр тэнд нөгөө орж ирсэн араб нүлжтийг зэвсгэлж эхэлсэн засгийн газар. Засгийн газараас баахан автомат буу авсан нөгөө морь тэмээтэй арабууд чинь Дарфурын хот тосгодыг алахыг алаад бүр шатаахын шатаад уул мөргөө бүр болгохын болгоод охид хүүхнүүдийн бүгдийн хүчнээд аимшигт юм болсон. Тэднийг бүр Жанжавид буюу морьтон чөтгөрүүд гэж нэрлсэн. Ийм байдлаар 22 жил үргэлжилсэн энэ иргэний 2 дугаар дайнд 2 сая хүн амиа үргэлтээд 4 сая хүн орон гэрг болсон байна. За ингээд эцэст нь хоёр тал хоёулаа цаашид
1 хоногч байлгах тэнхлэг болсон. Бараг Азч гэмээр юм шиг. Хойдын цэргүүд болохоор өмнөдийн уул, ой мод намгаас нэг сөмч газар эзэлж чадаагүй. Энэ дайн 22 жил үргэлжсэн дайнаас. Өмнөдийн цэргүүд нийслэл Хартум хотод нэг алхамч ойрч чадаагүй. Хоёрт бол хоёулаа сүрлийн туйл төрсөн. Ингээд ямар нэгэн байдлаар инхийн хилцэр хийхээс бүр өөр арга болсон. Туйлдсан бүр. За ингээд 2005 оны 1-р сарын 9-нд хоёр тал зөвшөлт зүгээрээд инхийн гэрээнд гар үсэг зурж байгаа. Гэрээнд хэд хэдэн чухал залт орсон. Нэгт нийт Судан даяар энэ нөгөө шариатын хууль мусульман бус иргэдэд үйлчлэхгүй гэдэг. Тийм шүү дээ. Шариат бол муслимуудтай л хамаатай шүү дээ, тий. За энэ өмнөдийн хувьд маш том ялт байсан. Тий. За чухал залт. Хоёрдугаарт газрын тосны орлогоо 50-50%-аар одоо хувааж авъя гэж. За одоо зодолцохоор ядаж хуваагаад авчих. Гэтэ эн чинь зодооны сэтэлтэй бас. Ер нь тий. Танах тоогоо буруутсан, манах тоогоо буруутсан, манах 21 мянган хувьсагчтай утсан гэж эн чинь зодооны эхлэл واخгүй байсан. Дахиад тий. Гуравт өмнөдийнхэн болохоор за энэ хилцээрийн ширээнд сууснасыг 6 жилийн дараа тусгаар тогтнох үндэсний санал асуулга явуулах эрхтэй болсон. За. За ингээд өмнөдийнхэн салан тусгаарлан бараг тодорхойлсон гэсэн үг. Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир энэ салтыг яагаад зогсоож чадаагүй? Ямар тач нэг дайн зогссон учраас олон улсын хүмүүлийн туслам чөлөөтэй нэвтэрч ард дэргэд нэг амьдрах итгэлтэй болж эхэлж байгаа хэрэг. Хөрх Монгол хэл сураал тий. Судаа хүүхдүүд. Тийм шүү дээ. Гэхдээ бүх газар тийм зөрчил мөрөлдөнд зогсон гэж үзэж болохгүй л нөгөө Дарфурын дай үргэлжлүүлсэн тентгийн босгогч засгийн газар тайж байлдана. Хоорондоо ч байлдана. Бүр жирээрдэж байлдана. Африкийн холбооны цэргүүд нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулагчд орооч тэр замбарууг дайныг зогсоож чадаагүй. Бас нөгөө газрын тосны орлого хувааж авах тухайд бол нөгөө өмнөд хойд хоёр чинь нэг нэгэндээ үнэхээр итгээг. Тоо хэмжээнд байнгын маргаантай байсан. За ингээд бараг 60 жил дайны хөл дүүргэсэн энэ өмнөд Судан дэлхийн хамгийн буурай хөгжилтэй газар болсон. Өмнөдийн автоном засгийн газар дэд бүтэц зам харилцаа гэд бүгдийг одоо тэгээс эхлэх болсон. Тийм шүү дээ. Бүх хүч чадал, потенциалаа зүгээр бие биенийхээ алгахтаа зориулсан. Хөрсөн түүхэнтэй. Харамсалтай. Харамсалтай. За хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлнэ. Одоо тусгаар технологиг ярина. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч тэгш хэрэглээ тэгш боломж өрөөтэй Kiviko. За Kiviko компани чинь 16 жилийн туршлагатай Монголын топ интернет компанид нэг. Би одоо Kiviko ер нь нөгөө цуслан дээр гарахаар Kiviko-г дандаа санд. Тий харин тий. Тэгэл гараад ирдэг гэсэн шүү дээ. Яг ингээ хайхаар гараад ирдэг гэсэн. Улаанбаатар хотыг бүрэн бүрхсэн ийм шилэн кабелийн сүлжээтэй учраас интернетийн чанар нь хамгийн найдвартай. Тэгэхээр Kiviko компани албан байгууллагуудад зориулсан бизнесээ хурдлуул гэдэг нэртэй аянийг зарлаж байгаа юм байна. Бизнесээ хурдлуул ямар гоё нэртэй. Энэ аяны хүрээнд шинээр гэрээ байгуулан хэрэглэгч болсон албан байгууллага бүрт дараах боломжуудыг санал болгох юм байна. Одоо төлж байгаа төлбөрөө нэмэхгүйгээр харин интернетийн хурдаа нэмж болно. Төлөх дүн хэврэж илүү хурдтай интернет болох юм байна. За мэдээж маш найдвартай холболт гинэ. Энэ байгууллагын цагийг үнэхээр хэмнэ гэж. За тэгээ эргэх холбоо их сайтай гэж ер нь ямар нэгэн болсон бол те. За маах ингээд за интернетийн гिचээд гэх юм бол маш хурцтай энийг одоо юу яхна шүү дээ. Эргэх холбоо сайт. Тэгэхгүй зарим газар чи яадаг лээ. Компьютера юугаа утсаа төхөөрөмж унтраагаа асаада гэл яг нэг үг хэлээд бүр уур үргээчтэй шүү дээ. За ингээд интернетийн хурдаа нэмэгдүүлж бизнесээ хурдлуулаарай. 98 техник 7778 98 техник 7778 гэдэг утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Эсвэл 1810 1010 1810 гэдэг утсан илүү амарх юм байна. Эсвэл Kiviko цэг юм байна. За ингээд 6 жилийн хугацаанд харьцангуй их тайван тогтсон ч гэсэн хойд ба өмнөдийн иргэдийн 60 жилийн зөрчил хорсол занал өш хонсон мэдээж ажиллаг. Энэ хугацаанд инхийн гэрээний заалтууд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй. Хил дагуу зарим газраар зөрчил маргаантай хിവэр байгаа. Ингээд 2011 он гарч инхийн гэрээний яг 6 жилийн ой болоход өмнөдийнхэн нэг хоногч хүлээлгүйгээр яг тэр 6 дахь жил дээр нь тусгаар тогтнох санал асуулга явуулж. Зам харилцаа маш мууштай. Тийм учраас санал асуулга бүтэн 7 хоног үргэлжилж байгаа. Ингээд энэ чинь Өмнөд Суданы газар нутг нь манай баруун 5 аймгийг нийлүүлсэнтэй ойролцоо хэмжээтэй. Маш том уудам. Гэтэл ийм том ус ердөө 40 км замтай явдаг.
Оо. Авцамтай. Тийм байна. Тэгэхээр баг байхгүйтэй адилхан. тийм 40 км. Тийм байна. За тэгээд нөгөө зам нь мэдээж маш муу зам байгаа шүү дээ. Тамийн зам байгаа шүү дээ. За санал асуулгын эрц хэд байсан гэж 100 юу? 97%-тай. Бараг л цул та Нөгөө тий. эрц нь. Тэгээд тусгаар тогтнохыг дэмцэн 99%. Оо за. Аргагүй л тий. Харамсалтай нь тусгаар тогтнолоос ердөө 2 жилийн дараа өмнөд Суданд өөртөө тусгаар тогтночоод даанч өмнөд Суданд иргэний ангараад тэр нь 5 жил үргэлжилсэн. Йоо яасан бэ? Нөгөө олон дайны үед цуглуулсан байсан зэвсэг нь одоо бүр намайг ашиглаач гэд байхгүй тий эднэрийг. 383 мянган насарсан гэж байна тийм 5 жилийн хугацаанд. Сая хүү орон гэргүй болж улс даяар өсгөл нэрвэгцэн 2018 онд дайсагнаш талууд инхийн хилцээрт хүрсэн боловч хөгжлийн замдаа орох нь бол өстой мүдгүй. Одоо хүртэл аль биесны чөлөө сонгуул болоогүй байна шүү дээ. Надаа ингэ санагдаж байна. Эдгээр чинь ингээд дайн тулаатай ингээ олон жил явчлаа штэ. Тэгээ хүмүүсийн сэтгцэн эрүүл мэнд бол хажин болж байгаа тий. Тэгээ хичнээн сайхан тусгаар тогтнолоо болсон ч гэсэн нэг л нэг юм баламдаар алж тэгэж таалж нэг асуудлыг шийддэг нэг арга барил тогтчлаа тий. Харин Өмнөд Судан, Хойд Суданаас бүрэн хамааралгүй болох тийм заяагүй юм шиг. Яагаад тэгэхээр тэд тусгаар тогтноснороо далаад гарцг болсон. Тэгэхээр өөрсдөнд газрын тос байгаад идэг. Газрын тосыг дэлхийн зах зээл гарган борлуулахдаа Хойд Суданыхан тэр шугам хоолойг заавал ашиглана гэсэн үг нөгөө шугамыг. Нийт Суданы газрын тосны нөөцийн 75% нь Өмнөд Суданд үлдсэн болно. Түүнийг олборлож зарч чадахгүй болсон. Чаавас. Хойд Судан болохоор манай хоолойг ашигла гэсэн маа. Гэхдээ тэр хоолой ашиглуулсны төлбөрөө дэлхийн зах зээлийн дунд ч хүнс хэд дахин өндөр үнээр тавьсан. Ингээ мэдрэл Нэг юм эрээ цэргүй юм те өөдгүй. Босролгүй байхаар юм тэнэг л баг. Тий. За Өмнөд Судан хариуд нь газрын тосны олборлтыг зогсооцсон. Тийш үү. Тэгсэн чи яасан гэж энэ хоёр ахаад хоорондоо дайтах шахсан баг. Энээс болоод Таад заавал наатайгаа олборл. Тэгтээ би наатах чинь дэлхийд байхгүй үнээр зөөнөг л тулгаад ирч тээ. Тэгтэн нөгөөтг нь тэгвэл бид нар наадах чи олборлох байлаа гэд аль аль нь турж өгөх шахсан. Тэгээд аль аль нь байлдах гэдэг. За ингэж явсараад 7 жилийн өмнө Омар Башир унаад хоёр улсын харилцаа арай дээрцв. Гэтэл 3 жилийн өмнө 2023 оны 4-р сард Хойд Суданы дотор иргэний дан гарчдаг. Одоо Хойд Суданд нь 23 гэлчт. Энэ газрын тосны хоолойн үйл ажиллагаанд бүр маш их одоо нэг саад болно шүү дээ. Тийм учраас Өмнөд Суданы эдийн засгт нь дахиад хямрал үүссэн. Хойдд нэг иргэний дан гарсан чинь. Хойдын дайнаас болж Өмнөд Суданы эдийн засаг сая өнгөрсөн жил 30% агшаад газрын тосны орлогоос өдөр тутам нэг өдөр өнгөрөхөд 7 сая Америк доллар алдаж эхэлсэн. Маш их мөнгө. Харагдсан юм байна дөө эднэр. Өмнөд Суданы гадаад валютын орлогын 90% нь энэ газрын тоснаас хамааралтай. За ингээд өнгөрсөн жил буюу 25 оноос эхлээд Өмнөд Суданы айрам өөрсдөө хойдынхон тэр газар нутаг дээр очиж нөгөө шугам хоолой тэр нөгөө нефт боловсруулах үйлдвэрүүдийг өөрсдөө хамгаалж гэлсэн баг. Өөрсдөө хил даваад. Хойдвол нь хоорондоо бас тэмцэлдээд Тэр чадамжгүй болж эхэлж байна те. Тэгэхээр нь одоо өөрсдөө л хамгаалахаас өөр аргагүй. ингээ хойдд гарсан иргэний дайнс болж олон зуун мянган төгрөгч нөгөө өмнөд рүү зугатааж. Энэ хоёр улсын харьцаанд бас л хүндрэл үүсгэж байна. Өмнөд Судан одоо хүмүүнлэгийн хямралаар дэлхийн хамгийн зовлонтой болсон. 7.8 сая хүн буюу Хуамын 56% нь хүнс тэжээлийн хурц хомсдолд өртсөн. 2.2 сая хүүхэд тэжээлийн дутагдaltaй. Тэднээс 73 мянган хүүхэд яг өсөж үхэхийн яг ирмэг дээр маргааш хэд насарна. Яана тий. Яаж чад Өмнөд Суданд маш их үер болдог. Зөвхөн 2025 онд гэхэд 1 сая хүн үерт ямар нэг байдлаар өртөөд 300 гаруй мянган хүн орон гэрг болсон. За Өмнөд Судан гэж нэг ийм газар байна да. Яг дэлхийн бусад хуваагдaltaй харьцуулж бас харуул сонирхолтой байж магадгүй те. Ер нь Өмнөд Судан анхнаасаа хойцтойгоо нийлэх ёсгүй байсан гэж үздэг судлаачтай. Учир нь тэд бол Өмнөд хойд Солонгос шиг ард түмэн биш байхгүй. Солонгосын ард түмэн цэвэр нэг үндэстэй. Яг ахын дүүс. Ястаа хүүтэндээ дэлхийн геополитикийн заваан юмнаас болж хуваагдсан. Тэгсэн. Энтгэх Пакистан байна. Мөн л одоо нөгөө Британий колони задралын нөлөөгөөр бий болсон те. Гэтэ ингээд шашны ч хуваагдал болсон.
47 онд энтэг тусгаар төгснөсөөр энэ хоёр улс одоо хоорондоо ингээд бүр 70 гаруй жил байсан гэж шүү дээ. Одоо бүр цөмийн дайны аюул ойрцсон. 1971 онд чинь Бангладеш чинь зүүн Пакистан гэдэг улс байлаа шүү дээ. Тэгээ Бангладеш улс салан тусгаарласан. Бас Герман байна. Иргэдэн дотроо зааг ялгаагүй боловч улс төрийн нөлөөр хоёр хуваагдсан. Баруун Герман өрний нөлөөнд, зүүн Герман зөвлөлтийн нөлөөнд Аз улсад хүний нэг бүтэн нэг үе өнгөрөхөөс өмнө буюу 50 жилийн дараа Берлиний хаан нурснаар Германы ард түмэн иргэд нэгтцсэн. Ухаантай шүү дээ. Солонгос дээр харамсалтай нь хүний нэг бүтэн үе өнгөрцөн. Одоо тэгэхээр Солонгосын тэр иргэд нийлнэхэд эн чинь нөгөө ойлголцол маш холдчихлоо. Би нэгээ гол нь дайсан гэж хараад байна лээ. Ах トゥ нар өөрсдөө. Чехословак бол их гоё салсан шүү дээ. Маш цэвэрхтэй. Коммунизм нурлаа. Тэнгүүд Чех, Словак. Одоо яах вэ гэд. Чех нь хамгийн баян. Тэнгүүд та нарыг бид нар тийжээхгүй. Та нар өөрсдөө тусаар тогтнол гэсэн чи өө тгий гэд. Тэгээд тусаар тогтно чи. Чех тэгээд өөрсдөө сайхан мөнгө аваад үлдчихэж байгаа байхгүй. Югославийн бас задарсан. Словен, Хорватууд болохоор баян. Тийм учраас нөгөө Монтенегро, Македон тэр яснуудад тийжээх үсгүй бол бүгд тэр тусгаар тогтно гэдэг тусгаар тогтно чаа тий. Гэтэл энэ Суданч болохоор тийм биш үү. Шаал хаа хамаагүй хоёр юуг ингээд хүчээр нийлүүлээ ийцэн. Тийм байна. Йемен гэдэг улс биш Араб яваг дээр. Яг адилхан нэг үндэстэн араб хэлээр нь адилхан гарал угсаатай, адилхан шишинтэй. Өмнөд хойд Судан шиг ялгаатай хүмүүс биш. Даанч 1960-аад онд нэг нь бүгд найрамд тусын замаар явъя гэсэн. Нөгөөх нь марксист, социалист тус болёо гэдэг. Ингээд шал дими ах トゥ нар хоорондоо салчиж байгаа. Үзэл санаанаас. 90 онд нэгдсэн ч гэсэн 94 онд буцаа салцсан. За тэгэхээр нэвтрүүлгийн гарчиг Судан яад хоёр хуваагдсан бэ? Колони бодлого, 19-р зууны Отоман, Египт, Британий мүлжлэг, баялагын хараал, шашны эвлэршгүй зөрчил гэд маш олон зүйл байна. Ямар ч тач өмнөд Судан хойдоо салаад гэрэлт ирээдүг үүсэнгүү. Түүг нь хэрвээ гэж байдаггүй гэдэг. Тэгэхээр салааг бол илүү дээр байсан эсгийч бас хэлэгдсэн. Ер нь ингээд тий. Ямар ч хэмдээл юм да нэр. Энэ баялаг гэж тий. Цаана ингээд нэг сайхан нэг мундаг компаниуд байгаа мэт харагдавч тий. Гэхдээ бид ч гэсэн ер нь бол баялгаа ухууллаа гэд яг тэгээ хэцүү шүү юм. Яста гайгүй шүү. Хаач. Ер нь гайгүй. Нэх алдчих манад тийм байхгүй. Зайц. Гэтэ ер нь яг өөртөө л юм хийдэг бол тий. Бүх зүйл өөртөө л хийдэг үлчнээ сайхан. За ингээд нэвтрүүлэг дууслаа да цаамаа. За. Ста гонигтай дүүхэлээ. Харин тий. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг тэгш хэрэглээ тэгш боломж үрээтэй Kiviko компани болон боломжийг бүтээнд хандлагыг түгээнүүрээтэй Мөнгөлдөө систем компани Tomo Tower гэдэг ивент зэтгэлээ. Студид Join Me цэгмийн эзэхэр цомрлог болон хөтлөх зандаа миний бий байлаа. За баярлалаа зандаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх худлаагчлалын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.